Заримдаа юу ч хиймээргүй тийм өдөр тохиолддог. Нэг том зүйл болоогүй ч гэсэндээ цаанаа л нэг ядарсан. Ажил ихссэн биш. Асуудал тулгарсан ч биш. Зүгээр л бүх юмнаас төр залгасан гэхүтэ. Тэгээд ингэж бодогддог. Хэрэг би өнөөдөр юу ч амжуулаагүй байсан чинь зүгээр үг. Хүмүүс бид бүхнийг удирдах чадахгүй шүү дээ. Хит ихжсэн ч зарим биднээс хамаарахгүйгээр өрнөдөг. Гэхдээ бид яагаад ч бүхнийг яг одоо зөв болох гээд л өөрийгөө ядраагаад байдаг. Маргааш яахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яагаад заавал ингэж стресстэй суух ёстой гэж маргааштай даатгаж болохгүй гэж. Нэг юм анзаарагддаг л да. Зарим хүмүүс их гоё, тайван байдаг. Тийм хүмүүс ягаад ч амжилттай сайн явдаг. Амжилттай мөртлөө сандардаг. Бүхнийг хяналтандаа байлгадаг болохоор тайван биш. Харин бүхнийг 100% хяналтандаа байлгаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоор тайван байдаг юм шиг. Би хаяа ингэж боддог л даа. Хит их хичээх тусам бүх юм замраагаа алдаад байгаа юм шиг. Аль нэг зүйл бүтгэ болоод ирдэг. Харин жаахан орхиод үзэхээр амьдрал өөрөө бүгдийг зохицуулаад өгдөг юм шиг. Маргааш өөрөө маргаашгаа ажлыг хийж л таараа. Өнөөдөр төрөл амрыг бүхнийг одоо шийдэх албагүй. Чи ч бас ингэж бодож байсан байлгүй. Хэрэг жоох амарчвал ямар нэг юм байхгүй болох юм шиг санагддаг. Алдаа хийгээд байгаа юм шиг санагддаг. Хоцорхоё гэж хайдаг. Гэхдээ үнэндээ амьдрал чиний нэг орой амарснаас олж нурахгүй шүү дээ. Зарим орой маргааштай жаахан итгээд өнөөдрийг зүгээр л амраад өнгөрөөж болох юм шиг. Бид өөртөөсөө хит их юм шаардах юм.
Өнөөдөр л заавал бүтээмжтэй байх ёстой. Өнөөдөр л ямар нэг юм урагшлуулах ёстой. Өнөөдөр л өөрийгөө батлах ёстой юм шиг. Гэхдээ яг үнэндээ бид өнөөдөр зүгээр л амьдарч лээвэл, оршиж лээвэл хангалттай өдөр шүү дээ. Би хаяа гэж боддог л доо. Хэрэг ямар ч юм хийлгөө зүгээр л хэвтчихвэл би муу хүн болов уу гэж. Яад ч юм тэрнийг гэмшил байсаар л байдаг. Гэхдээ амарсан хүн бол залхуу хүн болдгоо шүү дээ. Харин ч илүү том зүйлийг хийхэд ирч хүчтэй болдог. Бид тасралтгүй яарсаар байгаад өөрийгөө алдчих гээд байдаг. Яг юунд яарч байгаагаа ч мэдэггүй. Тэгтээ яарсаар л маргааш ямар өдөр болохыг би хэлж мэдэггүй л дээ. Магадгүй чамд хамгийн хэрэгтэй тэр зүйлийг өгөх өдөр ч гэж магадгүй. Тэгэхээр өнөөдөр заавал бүхнийг нэг мөр шийдэх гэж өөрийгөө ядраах хэрэг байгаа гэж юу? Заримдаа маргааштай жаахан итгээд өнөөдрийг зүгээр орхиё гэж бодох их амар санагддаг. Нэг сони юм гэвэл хэд их бодох тусам толгой улам их шуугаад байдаг. Харин бодгоо төр болгоор хамаг толгойд ирэх амраад л явчихдаг. Би заримдаа өөртөө ингэж хэлмээр санагддаг. Өнөөдөр чи хангалттай байсан. Илүү байгаалбгүй. Яг л болсон гэж. Хүмүүс бүгд л ямар нэг юм хийж байгаа үнэлүүлэх ёстой юм шиг. Заавал тэгж амьдрах ёстой юм шиг байдаг. Гэхдээ чи юу ч хийхгүй байсан ч гэсэндээ оршиж байгаа чинь л үнцэнтэй. Маргааш дахиад боломжоор нь алдаагаа засах боломж ч гарч магадгүй. Хийж амжаагүй зүйлээ хийх ч өдөр байна. Тэгэхээр өнөөрөө яагаад ч яах амарч болохгүй гэж. Хэрэг чи одоо өөрийгөө ядарсан байна гэж мэдэрч байвал энэ бол чамд өгж байгаа тохио. Би чинь амархыг хүсэж байна гэж хэлж байна. Бид заримдаа өөртөөхөө сонсохоос айдаг юм шиг. Сонсчвал
зогсох шаардлагатай юм шиг санагддаг учраас тэрнээс айдаг юм болов. Гэхдээ яархаа болоод зогсох нь ухралт биш шүү дээ. Зүгээр л төр зур суугаад амьсгаа авч байгаа хэлбэр биш гэж юу. Яг одоо ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй. Зөв буруу ч гэж бодох шаардлагагүй. Зүгээр л өнөөдрөөрөө чи ямар ч юм амжуулаагүй байсан ч зүгээр маргааштай итгээд өнөөдрийг ингээд зөөлөн өнгөрөөж болно. Нүд чинь наажмаар хүндэрчээл тэр нь зөв. Одоо унтахыг хүсч байл. Маш зөв. Өнөөдөр зүгээр л оршиж байхад хангалттай. Дараа үргэлжлүүлжээрэй. Одоо амарчлна. Харин энэ орон зайг энд ингээд